Монгол улсын нийт хүн амын 1% сэтгцийн солиорох эмгэгтэй буюу хүнд хэлбэрийн өвчтөй гэх мэдээллийг сэтгцийн эрүүл мэндийн төвөөс өглөө. 35,000 орчим иргэн хүнд хэлбэрийн сэтгцийн өвчтөйгөөс сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн байнгын хяналтанд 1800 гаруй иргэн байна. За иймээс сэтгцийн өөрчлөлтөд иргэдэд зориулсан тусгаалсан асрамжийн газар шаардлагатай болжээ. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв 550 ортоогоос 230 гаруйд нь байнгын өвчтнүүд бий. За үүний 40 орчим нь шүүхээс ялавсан албадан эмчилгээтэй иргэдээ. Харин нийт орны 50 орчим хувийг байнгын өвчтнүүд эзэлдэг, мөн ар гэр нь асран хамгаалах боломжгүй хүндэрсэн гэх шалтгаанаар сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд байнга байлах хүсэлт жилд 20 орчим ирдэгч 2-оос илүү хүлээн авах боломжгүй байдаг. За иймээс сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв үнэлэг биш асрамжийн газар болоод байгааг эмчнэр ярьлаа. Энэ сэтгцийн өвчтөй хүний асрамжийн газар гэдэг чинь өөрөө хажуудаа сэргээн засах хэсэгтэй тэр хүмүүсүүдийг тайван амьдруулах үүрэгтэй тийм үгүй юу. Тэгээд хэрвээ ар гэрний хянд цагдаж чадахгүй байгаа бол албан ёсны мэргэжлийн хүмүүс тэрийг цагдаад хянаад тийм ээ тодорхой хэмжээгээр цалин хөлсөө аваад ингээ явах ёстой шүү дээ. Тэгтэл өнөөдөр асрамжийн газар байхгүй. Бид нар дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төслөөр арга бараад ар гэр байхгүй огт юу гэдгийг сэргээн засах эмчилгээний зүгээр тэр хүмүүсийг энд гэрт амьдарж байгаа юм шигээр ингээд энд сэргээн засал хий гэсэн өрөөгийн хэдэн гэрийн төлтөр өнөөдөр бид нар энд огт ар гэргүй сэтгцийн сайжрлын байдалд огцон өвчтнүүдийн хөлтөр гэрт бид ингээд амьдруулж байна шүү дээ. Бид чадлаараа өөрснөө ингээд байгаа нөхцөл байдлаа ашиглаад ингээд яг өөрийн дээрээ байлгадаг. За хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн хугацаанд элсэн их хурлд өргөн барьдаг илтгэлтэй энэ сэтгцийн хүчлийн бэрхшээлтэй иргэдийг асрах газрыг байгуулаач гэдэг зөвлөмжийг бол удаа дараа хүргүүлжсэн боловч өнөөдрийн байдлаар Монгол улсад сэтгцийн хүчлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаалan асрах газар байдаггүй. Тийм учраас сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол тодорхой дэгдэлтийн үед буюу тухайн өвчин хүндэрсэн үед бол өвчлөлийг бууруулах, намжаахын эмчилгээнүүдийг хийгээд ингээд аргагт нь буцаадаг ийм л нөхцөл байдал өнөөдөр бол байгаа шүү дээ. Тийм учраас яралдаа энэ сэтгцийн эрүүл мэндийн өвчтөй хүмүүсийн хувьд бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бас тодорхой хэмжээд өөрсдийнх нь ч гэсэн эрхийг хамгаалах үүднээс энэ асрамжийн газрыг бол байгуулах шаардлагатай л гэж харж байна. За сэтгцийн өөрчлөлтөд иргэдэд зориулсан тусгаалсан асрамжийн газар шаардлагатай байгааг бодит байдал харуулж байгаа. Иймээс бид бодлого хэрэгжүүлэгч байгууллагуудаас энэ талаар төлөвлөсөн ажил байгаа эсэхийг тодруулсан юм. Тухайлбал гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ талаар тодруулахад одоогоор бол энэ талаар ямар нэгэн төлөвлөгөөнд тусгасан зүйл байхгүй. Одоо байгаа хүүхдийн асрамжийн газар, ахмадын асрамжийн газруудад дэрэгдээ хүчлийн бэрхшээлтэй иргэдийг авч байгаа гэх юм тайлбарыг өгч байгаа. Харин сэтгцийн өөрчлөлтөд иргэдийн тухайд эрүүл мэндийн яамнаас тодруулбал зохистой гэх тайлбарыг хийсэн юм. Харин эрүүл мэндийн яамны бодлогын газрын хариуцсан дарга нь эрүүл мэндийн шалтгаанаар эзгүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг хэлж байна. Тэгвэл өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн дэд сайд мэдээлэл хийх үеэрээ сэтгцийн хувьд хэрэг хүлээх чадваргүй хүмүүсийг тусгайлан эмнэлгийн хяналтанд байлгадаг төвийг байгуулах, зураг төслийг нь боловсруулах үргийг холбогдох албан тушаалтнуудад өгөөд байгаагаа мэдгдлээ. Энэ төвийг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй ойролцоо газарт шинээр байгуулах боломжтой гэж үзэн тооцоо судалгааг эхлүүлсэн байна.